Шинэ өглөө ирлээ. Шинэ өглөө сэрлээ. Урамтай өглөө. Урамтай өглөө. Урамтай өглөө нэвтрүүлэг Сандра нүдний эмнэлгээс та бүхэнд сурчлага өргөх гээд бэлэн болж байна. Ер нь нүд гэдэг бол хамгийн чухал эрхтэн, хамгийн эмзэг эрхтэн байдаг. За залуучуудын хувьд сүүлийн жилүүдэд контакт линзийг маш их хэрэгэлдэг, зүүдэг болсон байна. За тэгвэл контакт линз гэж юм яг юу юм бэ? Яг ямар тохиолдолд зүүх ёстой байдаг юм бэ гэдэг талаар бид мэргэжлийн эмчээс сонсогчдод бүхэнд зөвлөгөө өргөх гэж байна. Ингээд Сандра нүдний эмнэлгийн нүдний мэдчлийн эмч танартай уулзаад байна. Өглөөний мэнд хүргэе. Бүгд өглөөний мэнд хүргэе. За тэгэхээр контакт линз гэдэг ерөнхий юм бол ерөөсөө бидний харааны өөрчлөлт гажиг холын хараа мууг одоо засах гэж одоо бүтээгдсэн одоо зүйл гэж бол би ойлгож боддог. Орчин үед бол бид миний бодлоор шинээр үүсч гарч ирсэн юм юу вэ гэхээр бид нар гоёлын линз гэдэг юмыг хэрэглэдэг болсон гэсэн. Тэгэхээр залуучуудын хувьд бол ганцхан одоо холын хараагаа шил зүүхгүйгээр одоо контакт линз хэрэглэхээс гадна хараанд хэвийн гэрнээ одоо янз бүрийн одоо өнгийн линзийг нүдэндээ хэрэглэх юм хэрэглээ бол орчин үед бас нэмэгдээд байгаа. Контакт линзийг зүүхдээ ер нь юуг анхаарах хэрэгтэй байдаг юм бэ? Яг ямар хүмүүсүүд жишээлбэл контакт линзийг зүүдэг вэ? Хэрэгцээ шаардлагын хувьд бол бид нар шил зүүх бас боломжгүй тийм тохиолдлууд, мэрэгчлүүд ч юм уу байдаг гэсэн үг тийм. Тэгэхээр одоо цэргийнхэн ч юм уу спортынханд хараа муу байдаг, тод гарах хэрэгтэй. Бид нар шил зүүх ёстой боловч одоо хийж байгаа зүйлээсээ хамаараад шилээ зүүх боломжгүй бол биднэрт одоо нөгөөтэйгүр контакт линз хэрэглэх сонголт байна гэсэн үг. Илүү эвтэйхэн тийм. Нүүрэн дээр янз бүрийн юм одоо байхгүй гэдэг утгаараа контакт линзээр анхаарах юм юу гэхээр ерөөсөө л одоо хэрэглэн дээр нь одоо халдварын эрсдэл гэдэг бол хамгийн том асуудал гэсэн үг. Тэгэхээр контакт линзний одоо хамгийн том хүндрэл асуудал бол ерөөсөө халдварын эрсдлээс болоод одоо хараагаа алдж байгаа тийм кейс тохиолдлууд хүртэл одоо дэлхийн олон оронд тохиолддог. Таас түрүүн хэллээ шүү дээ, тийм ээ, хараагаа алдах ч гэдэг юм уу. Цаашлаад удаан хугацаанд буруу зүүх юм бол бас ийм эрсдлүүд байна гэдэг. Тэгвэл танай эмнэлэг дээр яг ийм шалтгаанаар ирсэн одоо үйлчлүүлэгч гэдэг юм иргэд байгаа лөө. Бэлгүй ах уу тогтмол биш ч гэсэн нэг тодорхой хэсэг хугацааны давтамжтайгаар одоо контакт линз хэрэглэж байгаа нүд маань улаачлаа, хараа маань бүрсэлцээд байна гэсэн хүмүүс ирдэг. Тэгээд тэр хүмүүс дээр үзлэг хийгээд үзэхэд бол яг одоо контакт линзийнхаа хэрэглэнээс буруу хэрэглэснээс болоод одоо нүдний эвэрлэг давхрах буюу одоо бидний харааны хамгийн чухал хэсэг дээр үргэлжлэл явагддаг халдвар одоо автсан байдаг. Тэгээд үүнээсээ болоод одоо янз бүрийн ноцтой асуудал руу шилжих одоо тийм тохиолдлууд мэдээж биднэрт одоо тийм тохиолдлууд байна. Яралтай арга хэмжээ авч одоо эмчлэгдснээр бас дажгүй үр дүнд бас хүрчил байгаа. Тэгэхээр контакт линзийг ер нь зүүхдээ иргэд ихчлэн юуг анхаарах хэрэгтэй вэ? Хамгийн гол анхаарах хэрэгтэй зүйлс нь юу вэ? Манайд оронд бол одоо контакт линзийг бол зүгээр энгийн дэлгүүрүүдэд зардаг. Хүн ямар нэгэн одоо арчилгааны талаар ямар ч ойлголтгүйгээр шууд худалдан авалт хийдэг. Гадны оронд бол одоо хүмүүс контакт линз сонгож хэрэглэхдээ эмчдэр заавал мэргэжлийн эмчдэр очдог, тохирсон зөвлөгөөгөө авж иж одоо хэрэглэж эхэлдэг. Энийг мэдхгүйгээсээ болоод халдварын эрсдэл нэмэгдэж хүн янз бүрийн асуудлаар одоо нүд маань өвдөж чинь л доо тий. Тэгэхээр хамгийн анхны одоо хэрэглэх контакт линзтэй харьцах ерөөсө гар угаахаас эхэлдэг бүх юм. Тэгэхээр яагаад тэгэхээр гар угаагаад гар одоо ариун цэвэр байснараа бид нар одоо нүдэндээ хүрч ирдэг контакт линзийг байраад ингэж л одоо халдварын хамгаалалт эхэлдэг. Тэгээд одоо тохирсон хугацаанд контакт линз сольж явах, тохирсон хугацаанд нь одоо цэвэрлэж ариутгаж явах хэрэгтэй гэдэг ийм одоо стандартууд одоо бас байдаг. Манайд бол ерөөсөө энэ талаар ойлголт тархмал биш. Хүмүүс дур мэдээж өөрөө шууд худалдан авалт хийдэг нь айгүй төвөгтэй байгаа. Контакт линзийг өөр хэдийн хугацаанд зүүгээд салах хэрэгтэй байдаг юм бэ? Товлсон тийм хугацаа гэж байхгүй. Ерөөсөө аль болох одоо хамгийн богинохон хугацаанд зүүх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр өглөөс ирээд одоо контакт линзаа хийсэн бол одоо тухайн хэрэгцээгээ гаргаад дууссан бол эсвэл гэртээ буцаж ирсэнд бол яаралтай хамгийн ихэнд хийх ёстой юм чинь юу вэ гэхлээр шууд контакт линз авах. Тэгэхээр тэдний хугацаанд хэрэглүүл аюулгүй гэсэн юм байхгүй хахна. Аль болох бид нар өөрсдөө богино хугацаанд хэрэглэхээр зорих хэрэгтэй. Контакт линз гэх нь гоёлих гэдэг бас байна тийм ээ. За харааны линз гэдэг нь өөр одоо ямар төрлүүд байдаг юм бэ? Сүүлийн үед одоо хүүхдүүдийн хараа муудж байгаа хүүхдүүдэд одоо харааны гажиг засах зорилготой контакт линз шинээр гарсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эмчилгээний дотор хүртэл явж байгаа шөнө унтахтай хүүхдүүд маань өөртөө тохирсон контакт линзийг хийгээд унтчихдаг. Өглөө нь босоход маргааш нь бол ямар нэгэн шил хэрэглэхгүйгээр одоо хүүхдийн хараа сайжирсан явах тохиолдол бас
байдаг гэсэн үг. Ер нь яг манай Монгол Улсын нөхцөл контакт ленз хэр тохиромжтой юм бэ? Манай орн одоо шороо ихтэй ч юм уу те хуур аширун гэдэг нэг гол миний бодлоор бол гол анхаарах зүйл нь тухайн хүний өөрийнх нь арчилгаанаас л бүх юм хамаарч байгаа. Тэгэхээр зөв арчилгааг бид нар одоо нийтэд ороод ч юм уу харчдаг, уншдаг тийм юм зөндөө байгаа. Тэгэхээр хэрэглэхээр шийдсэн бол би хэрхэн одоо өөрийнхөө нүдийг халдвараас хамгаалах вэ гэдэг юм алхам тутамдаа бодож явах хэрэгтэй. Тэр талаараа одоо мэдээллийг одоо олж унших эсвэл одоо мэрэгжлийн эмчнэр дээр очиж зөвлөгөө авч иж одоо контакт ленз зүүж эхлэх ёстой. Уг нь бол одоо шинэ жил ч юм уу ямар нэгэн баяр ёслол, хонхны баяр ч юм уу баяр ёслолын үеэр залуучууд өвчлөн гоёлын линзийг бас сонгож зүгөөд идэг шүү дээ. Тэгэхээр гоёлын линз дээр та мэрэгжлийн эмчийн зүгээс зөвлөх ямар зөвлөмж вэ? Гоёлын линз хэрэглэдэг хүмүүсийн хувьд бол би нэг аюултай гэж харахгүй байгаа да. Яагаад тэгэхээр хөвчлэн нэг удаа давхудалдан авалт хийгээд тухайн өдрөө хэрэглэнгүүтээ тэр хайчдаг. Тэгэхээр контакт линзийг би ер нь хүмүүс зөвлөхдөө аль болох харааны чинь контакт линз хэрэглэж байгаа хүмүүс аль болох богинохон хугацаатай авч зөхийг зөвлөдөг. Тэгэхээр бид нар олон дахин хэрэглэж байгаа нь өөрөө халдварын эрсдэл. Тийм болохоор одоо 1 сарын хэрэглээтэй үсрээл одоо 3 сарын хэрэглээтэй байхыг зөвлөхөө болж өгвөл нэг өдрийн өдөр тутмын контакт линз ч юм уу. Энэ бол яг зардлын хувьд их боловч халдвараас маш сайн сэргийлдэг. Контакт линзийн ус гэдэг юм бол халдваргүй зүйлх найрлагатай байдаг. Тэгээ хүмүүс одоо шинэ зөвлөмжөнд хизээш нүдэндээ тусааж болохгүй шүү гэдэг юм байдаг. Эсвэл контакт линзийг ерөөсөө юм урсгал ус, карантины усанд ч юм уу хадгалж болохгүй шүү гэдэг зөвлөмж бас байгаа. Яагаад тэгэхээр карантины ус одоо бид нар зур ууж хэрэглээд байгаа боловч энэ дотор бас л одоо бактериуд агуулгадчихдаг. Тэрэн дотор бид нар контакт линзээгээд хонуулна гэдэг бол тэнд байгаа бактерийг улам одоо өсөж, үржүүлнэ, нургуулна, тэгээ буцаад нүдэнд аваад хийн гэдэг бол одоо эрсдлийг улам нэмэгдүүлж ийн л гэсэн үг. Маш анхаарах зүйл дээр контакт линзтэйгээ ерөөсө хонж болохгүй шүү гэдэг юмыг бол ялангуяа ингээд хаанаас ч уншсан баг юм одоо улаан дөрвөлжин дотор хийгээд одоо бичсэн байгаа бол хамгийн чухал асуудал гэсэн үг тийм. Тэгэхээр маш жижиг юмнаас л эхэлж 4-9 ч ерөөсө гараа байгаа л яг үл нүдэндээ хүрэх гэж байна. Ингээд бид нар нүдээ гэмтэхгүй байхыг одоо маш сайн анхаарч бодож явах хэрэгтэй. Контакт ленз зөв хугацаанд өөр нүдний тусаалгууд байдаг шүү дээ. Тийм тусаалгуудыг ер нь хэрэглэх хэрэгтэй болов шаардлага бий гэдэг юм болоо. Хэрвээ нүд өвдсөн эмчилгээ явж байгаа тохиолдолд бид нар контакт линзийг хэрэглэхгүй зогсоохыг зөвлөдөг. Зөвхөн нүд хуур ашиглалт давхар явж байгаа юм бол контакт линз зүүцсэн үедээ одоо хиймэл болмос хэрэглэхэд ямар нэгэн одоо сөрөг гаш нөлөө байхгүй байж болно. Нөгөө халдвар автсан нүд өрөвссөн тохиолдлууд байж болно. Нүд гэмтсэн тохиолдолд бид нар контакт линзийг одоо түр хугацаанд зогсоогоод энэ хугацаанд одоо эмчилгээ явж байгаа хугацаанд өөрийнхөө харааны тохирсон шилээ зүгээд явж байгаарай. Тэгээ асуудал шийдэгдсэн дараа буцаад контакт ленз руугаа ороорой гэдэг зөвлөмжийг бас өгдөг. За баярлалаа таны өнөөдрийн ажлын амжилт. Баярлалаа. Сонсогчдоо оронтой үйл нэвтрүүлэг та бүхэнд контакт ленз гэж юу вэ? Ямар нөхцөлд зөөх ёстой вэ? За сөрөг үр дагавар болоод нөлөөллийн талаарх мэдээллийг хүргэлээ. Анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн төвшөц Сандра нүдний эмнэлгийн нүдний мэслийн эмч Тамиртай ярилцлаа.